Аймгийн багш нарын баг хурал болж байна. Аймгийн боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсролын салбарт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн аймаг өмнөх хичээлийн жилдээ дэвшүүлэн тавьсан нэг хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоо үргэлжлүүлэн баримтлан ажиллаж байна. Энэхүү ажлаа хэрэгжүүлэхдээ ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажлын агуулга, уялдаа холбоог сайжруулж, сургууль цэцэрлэг бүрд судалгаа хийх арга зүйг нэвтрүүлэх замаар үйл ажиллагааныхаа менежментийг шинжлэх талаар өнөөдрийн баг хурлаараа багш захирлууд хэлцэж байна. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд мэргэжлийн багшийн хангалтыг нэмэгдүүлэх, багш удирдах ажлын мэргэжил арга зүй, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийсэн байна. За өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын багшийн хангалт 100%, мэргэжлийн багшийн хангалт 98.86% буюу өмнөх жилээс 136%-аар өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын засгийн газрын 2008 оны 316 дугаар тогтоолоор батлагдсан сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн засаг даргын 2009 оны 139 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд төвлөрсөн сургуультанд нийт багш нарын 37.8%, орон нутгийн сургуультанд 65.3%, төрөлцсөн сургуультанд 239 багш, ажлын байранда нийт багш нарын 98%-ийг хамруулан заах арга зүй мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд нь төлөвлөгөө анхаарсан байна. Сургалтын явцад багш нар хамтран ажиллаж бүтээл сэтгэлгээний шинэ арга зүйд суралцсан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж нэгж болон ээлжид хичээлийн бэлтгэлийг хамтран чанартай бэлтгэж хичээлийн явц үр дүнгийн судалгаа хийн заах аргын нэгдлийг бодит утгаар нь ажилдуулан тэдний үйл ажиллагааг эргэж дүгнэдэг, үр дүнг тооцдог арга барилыг хэвшүүлж байгаагийн үр дүнд багш нарын 64.3%-ийн заах арга зүй дээшиж 12-оос 25 сургалтын бүтээч аргыг ашиглан 83.3% нь нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйд суралцсан, эргэцүүлийн дагуу судалгаа хийн хөтөлбөрөө үнэн сайжруулдаг багш 40.1% болж 91.3% нь мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан мэргэжил боловсруулалтад ашигладаггүй дээшлүүлснээр багш хөгжин сургалтын чанар тодорхой агс гарч улмаар боловсрол суурь ухааны сайдын 72 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын 10 сургууль нийт 32 багшид шинээр заах аргач зэрэг ерөнхий боловсрол соёлын газраас боловсрол соёл шинж ухааны сайдын 74 дугаар тушаалын дагуу ажлын байрны чиг үүргээ хангалттай биелүүлж байгаа 17 сургуулийн 53 багшид багшлах эрхийн үнэлэх олгоод байна. Баг хурлаар боловсролын салбарын бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт, 2010-аас 2011 оны хичээлийн шинжилгээний зорилтыг танилцуулсан илтгэл тавьж, илтгэлүүдтэй холбогдсон асуулт хариулт өрнүүлсэн багш удирдлагуудын хооронд халуун яриа боллоо. Аймгийн засаг дарга боловсрол соёлын газрын дараагаар ажиллаж байсан хугацааны алдаан дээр тулж асуудал шийдсэн. Энэ талаар ярих чавал одоо тусгай ярилцж болно. Тэдний хувьд харин боловсролыг бол дэмжиж байгаа гэж бодож байна. Би өөрөө багш бас чиж төв аймагт 40 жил ажилласан. Удирдлагч хийсэн, ажиж хийсэн. Та бүхэн ажиллах байх. Энд дээр одоо би хадагч байсан, хадагч байсан. Хэн ч юм аагүй шүү. Тэрэн дээр одоо энэ дээр их яг нь хэрэггүй л гэж бодож шүү. Гоо асуулт тавьж юм би. Би хариулт өгч байна. Анхаар гэсэн. Би хариулт өгч байна. Хариулт оногчгүй бай. За яг ч вэ гэсэн юм хариулт өгье гэж бодож байна. Эрэгтэй асуултаа ярил тусна яа. Юу ярихгүйгээ би зүгээр хэлчихээ салдаа хэлчихээ. Наадхай хэлчихвэл бодороо хэлчихсэн шүү. Хоёр дараа. За бодсон. Бодсон. Тав анаатай гол хэлж байгаа байх юм уу? За тэрийг бол харин тусна яа. За нямд захирлын хорд бол тодорхой хэдэн санал ялаад тэр хичээлийн чиний зорилтонд одоо оруулах хэрэгтэй. Энэ дээр эрэгтэй хурлын тэргүүлэгчдийн хувьд ч гэсэн манай нямд орж ярьдаг. Үнэхээр одоо Төв аймагт тохирсон хамрын сургалт тоож гаргаж ирж байхгүй. Давид одоо яасан шүү дээ. Өөр газар сурч байгаа хүмүүсийг тухайн сумын хамрын сургалтаас одоо гастааж үзсэн. Сумын ажлыг дүгнэхийн тулд, сургууль ажлыг дүгнэхийн тулд тэрж үзсэн. Тэгэхдээ 9 дугаар сарын 1-нд одоо ингээд өгсөн мэдээг өгдөг улсын хэмжээнд компьютерд орчихсон шүү дээ.
Яг одоо иргэний шинжилсэн бүртгэл энэ 11 сарын 5-ны дотор яваад дуусна. Тэрний дараа ямар маягтай болох вэ? Гэхдээ анхаарч үзэн. Яг энэ нэг санаа байна л да. Үнэхээр Төв аймагт завсарсан хүүхдүүд байхгүй бол одоо болоо гэсэн санаа яваад байгаа цаана тийм ээ. Үнэхээр тэмдэг байгаа хөөхтэй хамарсан байх гэсэн гэтэл юу? Энэ чинь гэрүүлийн тухай хууль, үндсэн хуулийн заалттай. 6-аас 15 нас суурь усыг заавал эзэмших хэрэгтэй. Эцэг гэрүүлийн тухай хуульд юу? Хүүхэд эцгийнхээ хажууд хүмүүжих бас хуулийн заалттай. Тийм ээ. Тэгээд одоо ийм л одоо асан шалганы болов. Тэгтээ одоо Төв аймгийн одоо юу Төв аймагт тохирсон тийм ээ. Хамрын тооцоог аргачлалыг бол яам хүлээж авахгүй тийм.